Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Аяллаа төвчөө нэвтрүүлгийн ээж дугаар эхэлж байна. Бид эко орчинд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг сурчилж уриалдаг билээ. Энэ удаа бид нар бас л хүн амьтан ховор очдог, хүмүүс төдийлөн сайн мэддэггүй байгалийн үзэсгэлэнт түүхэн дурсгалд ийм газруудаар аялах гэж байна. Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газар мөн Өвөрхангай аймгийн ажил жуулчлалын холбоотой хамтарч Өвөрхангай аймгийн говийн болон баруун бүсийн нутгаар аялахаар явах гэж байна. За ингээ аялдаа гарцгаая. Өвөрхангай аймгийн төгрөг, богд, баруун баян улаан, нарийн тэл, хайрхан дулаан, уянга зэрэг говийн болон баруун бүсийн сумдын байгаль газар зүүн онцлог түүх соёлын дурсгалуудтай танилцах, тэдгээрийг нээн илрүүлэх, улмаар аялал жуулчлалын шин зам маршрут тогтоон бүтээгдэхүүн бий болгох зорилготой аялал жуулчлалын судалгааны багт ороод энэ нэвтрүүлгийг бэлдлээ. Улмургүй аялцгаая. Экотуризм. Өвөрхангай аймагт анх удаа. Манай багийнхан 10 ихэр хотоос 68 км яваад Төгрөг сумын төвөөс хойш 24 км-т одоогийн Мазар багийн төвөөс зүүн урагш 2 км-т Эртний Мазар хотын тууран дээр очсон юм а. Араб, Дундад Аз хэлэнд худалдааны төв, зах гэсэн утгыг илэрхийлдэг базар гэсэн үг юм а. Монголын эзэн төгрөгийн үед дэлхийн өнцөг булан бүрээс гар орчууд уран баримтчдыг авчирж эзэн төгрөгийн нийслэл хар орон байгуулсан түүхтэй байдаг. Тэгэхээр энэ базар хотын бид нар тууран дээр ирчээд байна. Өвөрхангай аймгийн Төгрөг суманд байдаг. За энд болохоор ийм шаазан идэлэл, шаазан баарны үлдэгдэл хагархаанууд маш их олдож байна. За энэ юу гэхээр тухайн үеийн одоо гар орчууд Эрдэнэзэн хотын тэр сайхан одоо ордон барилга байгууламжийн одоо оёл чимэглэлийг энд хийжсэн байгаа. Энд одоо үзүүний мод ингээд үлдсэн одоо хүртэл байж байна. Одоо 7-800 жил энэ ингээл ургаал байж байна. Жохон буцууг нь цөөрцөн л байна л да. Тэгтээ байж лээ. Ийм сонин газрууд их байна Өвөрхангай аймгийн нутагт. Эндээс олддог төрөл бүрийн хэлбэрийн шавар, баарын сав, шаазангийн хагархай өлдөгдөл, үзүмний бутлаг мод байх нь энд хятадууд болон чантуу Дундад Азийн манайхны хэлдгээр Сартуул Хотон аймгийнхан сууршиж байсан уул мөр олонтой тааралдана. Энэ эртний Персийн нөгөө юу штэ. Бабур хааны үеийн Эндээс баруун урагш 15 км явхад Төгрөг сум, богд сумын өөш шахлага руу явсан 2 салаа зам бий. Мазар хотын төвөөс 100 км яваад Төгрөг сумын шаа хархины өндөрлөгт ирсэн. Манай Монголд Америкийн Гранд Каньон шиг ийм хавцал шавар явартай газрууд их байдаг. Тэгээд одоо өмнө говьт аймагт бол ихэнх нь байдаг. Алгүй улаан цав, хэрмэн цав, их олон цавууд бий алдартай, дэлхийд алдартай говьд. За Өвөрхангай аймгийн хувьд бол хамгийн алдартай газар бол энэ өөш шахлаг гэдэг газар байгаа. Энд бол гадаадын жуулчлал болон Монгол дотоодын жуулчлалд ирээд их тохиромжтой газар юм байна. Яг одоо бол амар салхитай байж энэ 4 сард 5-6-7 сард ялангуяа ийм говь хээрийн нутаг бол намар их гоё байдаг. Намар 9-10 сард. Тэгээ энэ бол дотоодын гадаадын жуулчлал ирээд маш үзэсгэлэнтэй их сайхан газар байна.
Шаа хайрхан уулаас баруун урагшаага 30 км яваад далайн төвснөөс дээш 1660 м-д байх Өөс шахлаг уулыг гадныхын энийг харчаад ямар хөөрхөн пирамидууд вэ гэж хэлдэг. Богд сумаас 60 км оршиход Өөс шахлаг буюу Мэм толгойн дэргэд ирээд байна. За түүний дэргэд байдаг одоо урагшаа 10 км үргэлжилсэн. Миний сууж байгаа энэ Илжигэн жигт хааны хэрэм гэдэг энэ байгалийн өрмөс тогтцтой сонин ийм чулуун хэрэм байгаа. За энэ хэрэм бол галтуулын хөрмөн чулуулгаас ингээ бүрэлдсэн ийм чиг шулуун ийм тогтсон ийм сонин тогтцтой ийм хэрэм байгаамаа. За миний ардталт байгаа энэ Мэм толгой бол одоо пирамид хэлбэртэй одоо байгалийн их сонин өрмөс тогтцтой ийм газар байгаамаа. Ийшиг дотроо өөр айл байхгүй дээ. Сэрүүнгийн тэрүүгээр айлууд бий юу? Сэрүүн. Авгаан насан дотгол. Тий болдог гэж Тий болд гэж гочилдог. Тий. Нэр нь бол бандхүү гэсэн. Бандхүү гэдэг юм багтаа бид. Хөөд яг энэ сэрүүн энэ оолыг чи яг өвөрдөр шүү дээ. Өвөрдөр. Тий. Яг өвөр вилдээ. Зам ойрхон уу? Аль замаар явах вэ? Ийшээ нэг садна энэ хойшоо яг хойшоо ихтерээ садаад нэг өвөлж явъя. За. Өвөлжийн дээрээс яг ийшээ чанга баруун тийш өрөөдаад ингээд дөнгөж өдөр тараад өвдөр норндоо. Тэндээ байв. Тий яг сэрүүнгийн өвөр вилдээ. За. Өөс шахлагаас баруун тийш том хоолой хөндлөн гаталж 47 км яваад Сэрүүн хайрхан уулын Сэрүүн хашаатын хаваржаан дээр хавжиж буй Сэрүүн хайрхан нөхрөлийн ахлагч болдын дэвсэн юм а. Сэрвэнгийн шар хадны харанхуй хэмээх боржин чулуулгийн тогтцтой шар хадны оройд барилах хатан агууг үзлээ. Өөрөнгө аймгийн Богд сумын нутагт байдаг Сэрвэн хайрхан гэдэг газар ирчээд байна. За Сэрвэн хайрханы шар хад гэдэг энэ аманд харанхуй гэдэг нэртэй юм агуу байт юм байна. Их нэлээд том агуу гэж ярьж байгаа нутгийн усууд бид нар орж үзэх гэж байна. Тэгээд энэ агууд бол эртээр үеэс одоо нутаг ус сэлгэж яваа, нуугдаж яваа тийм хүмүүс одоо оргонж амьдарч одоо амь зогоодог байсан гэсэн түүх домгууд их сонслоо л доо. Тэгээ энд бид нар хүн хонох ч юм уу хүн нэлээд удаан хугацаагаар амьдрахад хэр тохиромжтой юм бэ гэдгийг орж үзэх гээд явж байна. Тэгээ өнөөдөр цаг агаар их юм байна. Тэгээ дотроо бол гадаа хүүтэн салхитай агууд бол мэдээж дулаахан нам гүн байгаа ах гэж найдаж байна. Одоо бид нар агуур. За энэ харанхуй агуу бол одоохондоо бас нарийн судлагдаагүй түүхчид археологчид энд ирээгүй байгаа. Гэхдээ ол зомог одоо хайгчид бол энд нэлээд их ирж байгаа. Тийм сурагтай байна. Нутгийнхан хэлж байна. Зам болоод хүмүүс их ирдэг. Дотроос нь болор авдаг. Ухаж төнгөсөн тийм
уул мөрнүүд бид нэр харсан гэж ярьж байна. Тэгээ дотроо бол усан боловтой гэж хүмүүс ярьдаг. Тэгээ усан болроос нь хүмүүс авч одоо зааж борлуулдаг боловтой юм аа. Заан амтны бас мөр ус ноос тим юм ирээс алга байна. Тэгэхээр энэ агууд одоо чон ч юм уу, ирүүс ч юм уу ямар нэг амтан байхгүй юм шиг байна л да. Тийм мөр алга одоохондоо тийм харагдахгүй байна. Энэ ус ургамланд ус ноос нь алдаг байна. Мөр алга бас алга. За тэгээд хамгийн анхны өөр яг бас агууд авахд бас өнөртөж үздэг. Эндээс бас наашаа халуун агоор ингэ цогж гарч ирэхгүй байна л да. Ууршихгүй байна. Яг бол та нарт тоонтой учраас тэр энэ ямар амтан байхгүй байх гэж найдаж байна. Тэгээд орлоо. Боломжтой бох хэрэгтэй байна. Энэ бол нэлээд том аг байна. За доторх метр квадратын баримжаагаар бол баг 200 м, 300 м квадрат талбайтай. Доош ингээ буухлаар орог. За тэгэд миний гарч идэн туяа хурж байгаа газар нэр 4-5 давхар байшин шиг доош орж штэ. Бид нар агууны хамгийн доод ёроол гэхүү шалан дээр буугаад ирсэн байж. Тэгээд энд бол араа энэ гэрэл харж байна. Ийм нундаг нарийн ширхэгтэй тоос байж нэг гიშгэл мөр гарчаад байж. Тэгээд урд нь орж ирсэн хүмүүсийн мөр дөнгөж өчтөр явсан юм шиг, саяхан явсан юм шиг хадгалагдсан байна. За энэ ёроолд шал дээр юу вэ гэхээр энд ийм малталт хийсэн байна. За энэ мэргэжлийн бус улсуудын хийсэн малталт байх шиг байна. Тэгээ энд бол их олон малын яс сэдэр гарсан байна. Доошоо нэг 50-60 см ухахад малын яснууд гарч байна. Тэгээ сонин зарим нь малын яс биш юм шиг тийм яснууд гарч ирж байна. За энэ дээрхийн агуу байгаа. Тэр бол ерөөсөө бас судлагдаагүй байгаа нэг агууны нэг. Тэр бол ийм одоо ийм цирк шиг юм уу, ийм том хонгол, ийм том орон зай байхгүй, их олон салаа замтай коридоруудтай, ийм хонголуудтай тэрүүгээр алдартай. Тэгээ тэрүүгээр нь хүмүүс тултал нь явж үзээгүй гэж ярьдаг. За энэ харанхуй агуу бол үнэхээр том юм байна дотор. Одоо ингээл дэш харахад ингэ цирк шиг их том юм бөмбөр дотроо. Тэгээд дээрээсээ доошоо ордог. Тэгээд 40-45 градус 5-6 давхар байшин шиг юм өндөр дээрээс доошоо бууж ирж шал дээр нь бууж ирж. За энэ гэлзад нөгөө усан болор байгалийн усан болор энд эхэлж байна. Энд их байна хүмүүс ярьж байсан. Ийш орж хүмүүс болор авдаг гэсэн. Би орж ирэх том агын хад яасан. За багтаамж энэ л их том юм байна. Их том агуу.
Тэгээ энийг одоо аялал жуулчлалын болон археологийн судалгааны их том бүтээгдэхүүн болох хэрэгтэй байна гэдэг дүгнэлтэнд байлаа. Удмургүй аялцгаая. Ууранга аймагт анх удаа. Монголчууд бид нүүдэлчин гарал үүсэлтэй билээ. Манай гараг дээр бидэнтэй адилхан нүүдэл суудал хийдэг 10 гаруй улс үндэстэн байх юм. Жишээлбэл хойд өргөөр оршин суудаг эвенк, эскимосууд, Төв Азийн Киргиз, казахууд, Хямлан нурууны төвдүүд, Памирийн улсын нүүдэлчд. Хойд Америкийн уугуул индианууд бүгд л нүүдэлчд. Нүүдэлчдийн тоонд Европт ад үзэгдээд байгаа цыгаанууд хүртэл багтдаг. Энэ олон нүүдэлчдийн дотроос хамгийн уужим том нутагтай нь бид буюу монголчууд юм байна. Монголчууд нүүдлээ бага нүүдэл ба их нүүдэл гэж хоёр баадаг. Нутаг бэлчээр ус улирлын байдлыг даган нүүдлж амьдрахыг бага нүүдэл гэх юм. Харин байгалийн онцгой гамшиг байдал бий болоход нутгаасаа дайжин асар хол нүхийг их нүүдэл гэж нэрлэнэ. Их нүүдлийн үед бараг 1000 гаруй километр хол нүүдэх юм байна. Бага нүүдлийг жилд дунджаар 10 гаруй хийдэг. Нүүхтэй сэрүүн хангаадаа зогсож дулаан говьдоо үлжиж тал хэрийн нутагтаа намаржин хавчгаар зогсуулдаг байжээ. Монголчууд нүүд суухдаа өхөр, морь, тэмэг голлон ашлаганд хэрэгэлдэг. Өвсний соргог, бэлчээрийн сайхныг дагаж нүүхгүйгээр мал маллах боломжгүй. Нүүх бүх газрыг нарийн шинжиж тогтоож товлсны дараа нүүдлийн ажлыг эхэлдэг жамтай. Монголчууд нүүдэл суудал хийж байгаа айл амьтныг алсаас тосож, минь тус солилцож, эдээ будаагаар дайлдаг сайхан ёс заншилтай билээ. Хэрвээ бид энэ дэлхийг хайрлан хамгаалахгүй юм бол өөр газар руу нүүхэл болно. Тэр бол өөр гариг. Сэрүүн хайрхны сэрүүн хашаатаас баруун тийш 18 км-т богд сумаас зүүн урд хэсэгт орших төв шууланд энэ уулын эргэн тойронд олон мянган сүг зураг байх юм. Энэ дотор элдв ан амтан, анчингөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан зураг голлож байна. Дэвшүүлэнд бол 1000 гаруй хадны суг зураг байдаг. Дээрээс нь 200 гаруй хүннэг үеийн улс хэрэгсүүрнүүд байдаг. Дэвшүүлийн гол хамгийн сонирхолтой зураг бол энэ дөрвөлсөн моринд хэрэгтэй дөрвөн дугуйтай
морин тэрэг хөлгөсөн ийм анчтын зураг байдаг. За энэ зураг бол одоо одоогийн байдлаар бол Монгол нутагт байгаа бас энэ ховор нандин зургуудын нэг байгаа. Тэвш уулын баруун үзүүр хормоогоос Алцбаг дуулыг Алтан нам гэх хадан хавцал даваагаар давж цааш аяллаа өргөжлүүллээ. Алцбаг дуул нь Урангай аймгийн Богцсумын нутагт Хувалтай нурууны хойд игнэний хамгийн зүүн захын уул юм. Өмнөговь аймгийн Хонгорын голоос Урангай аймаг руу шилж хөлийн загт дээр очиж хөлийн багын нөхцөл замын тэмдэглэгийг байрлууллаа. Яагаад заавал энд мэдээллийн самбар байрлуулсан бэ гэвэл говьоос хангаагаас говь руу чиглэх Монголд ирж байгаа дийлэнх жуулчдын төв зам учраас энд иймэрхүү мэдээллийг байрлуулсан зүйтэй гэж үзсэн юм аа. Богцсумын Далангийн магийн төвөөс хойш 24 км яваад Улаанбогдын урд хөндөд орших Сэрүүн хавцал хэмээх газар очлоо. Хавцал 2 км орчим үржлэх бөгөөд хавцал дундуур жижиг гол орсон. Сэрүүн хавцал нь Хонгорын элсээс хойш 80 км-ийн зайд орших бөгөөд говийн халуунаас түр зуур ангижран сэрүүцэхэд байгалийн ханан адан авцлаар аялахад тун тохиромжтой газар байлаа. Хавцлын доод хөндөө болох Задгай сайрыг уруудан 6 км яваад байгалийн үзэсгэлэнт Алаг цав төрнэ. Алаг цав нь эрт галбын үеийн байгалийн дүр төрхийг илэрхийлэх бөгөөд жигд баригдсан гомсог барилга байгууламж гэх өвөрмөц тогтцолтой харагддаг юм аа. Богцсумын Даланбагийн Тоорон гишүүн гэдэг газар бид хүрэлт ирээд байна. 2 жилийн өмнө Шинжлэх ухааны академийн доктор Хавлан Бэх гэдэг хүн гэж одоо танаа нутагт тоороо төгөл байна. Тоороо мөн байна гэдэг баталж баталгааж өгсөн. За энэ тоороо бол манай багийн нутагт байдаг 35 тоороо байгаа. За тоороо мод бол дэлхийд байдгүй. Ганц Монголд бий. За Монголд байдаг мод нь бол бас өмнө говь манай энд байдаг. Тоороо нь Алтан өвөр говь, Алашаа, Зүүн гарын говийн Баянбурдууд, Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт, Ховд аймгийн Ёлхны Баянбурд, Говьалтан Эдгэнгийн нуруу зэрэг газруудад цөөн тоогоор бий. Баянбурд, Сайр, Бил, Хөндөй, Голын аддаг, Илсэн манхан тархан уудаг юм. Монгол улс тоороо модыг нэн ховордсон урмлын тоонд оруулж Улаан наманд 1997 онд бүртгэн авчээ. $35 мод байна гэсэн чинь 46 мод байна шүү дээ. Дутуу толцсон байсан байна. Би яг сая гүйц толлоо.
Улаанбагд уулын ар хэсгийн хөндийг өгсөн алхаж сэндэртийн агуу төрнө. Энэ агуу нь хан хадны завсарт байх тул доторх орон зай хаалгууд нь нилээдгүй том бөгөөд агуун гүнийг тодорхойлох боломжгүй нилээдгүй юм байлаа. Өвөрхангай аймгийн богцом нь усраад Улаанбагд уулын сэндэртийн агууд ирчээд байна. Тэгээ Өвөрхангай аймаг бол тоолж оршгүй агуутай. Тэрний нэг нь энэ баг хүн орж байгаагүй. Тийм агуу гинэ. Их сонин нутгийн хүмүүс юм ярьж байна л да. Хинж орж байгаагүй, ёроолд хинж очиж байгаагүй гэсэн мөртлөө зарим цаашаа тэр нэвт гарчдیں۔ гэж. Энэ хоёр жоо хоорондоо зөрчилдөд байгаа учраас одоо орж үзье. Амар гарахад эргэн тойрон байгаа байгаль орчин тэр хэлбэр тогтцоод нь маш өвчлөнтэй учраас зөвхөн агууд орохоос гадна гадуур бол явган аялал хайкинг гэдэг трекинг хийж болохоор тийм гоё байгалийн тийм тогтоц харагдаж байна. Энэ агуу аялал жуулчдын зам харгууд бүртгээд жуулчдыг оруулах юм. Их сонирхолтой байна. Цаашаа явж болохоор ч юм шиг өөч юм шиг таамаг байна. Сэндэртийн агуугаас баруун тийш 18 км явбал Харангатын боргоо хэмээх говийн жижиг өрхөн дээр ирсэн. Харангат хэмээх хавцал дунд буй энэ боргоо нь урсгал түргэнтэй говь нутгийн бас нэгэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байлаа. Манай судалгааны багийнхан Харангатын боргоо дээр өдийн цагаа угаад Арц богдын нурууг Мансуу хэмээх өндөр даваагаар даван 32 тойрог хошуу тойрч богд сумын төвөөс шатхуун түвшний цаваар цэнгэлж баруун багийн улаан сумын төв нийт 136 км замыг туулж байж хүрлээ. Өвөрхангай аймгийн Хайрхан Долоон сумын Тэл багийн нутагт байх говийн 3 эргэлтчний дурсгалт газар ирээд байна. Энэ газар бол 1957 онд Монголын археологийн багийн судалгаагаар төргийн өмнөх дурсгалт газар гэж бол тогтоогдсон юм байлээ. Домог ярьдаг. Энэ домог нь болохоор говьоос 3 эргэлчин адууга хайж Тэлийн хүндий гэдэг газар хүртэл явсан байгаа. Тэгээд очихт нь тэр адууг нь болохоор чон идсэн. Тэгээд чон идэхдээ зөвхөн сүүл сэвс хоёрыг нүлдээгээд бус нь идсэн байсан. Тэгээд буцаж явахдаа нөгөө морио идсэн чоноо олж харсан. Тэгээд тэр чоноо олж харчаад гуруула 3 зэрэг харавсан ч гэсэн чоноо олж чадаагүй, эвлээ олж чадаагүй чулуу болоо хувирсан юм домогтой юм байлээ. Манай судалгааны багийнхан
Хувлаа хааны сүрийг бодруулагч хотын туурин дээр ирлээ. Хувлаа хааны сүрийг бодруулагч хот буюу нутгийн ардууд хөгшин тээлийн балгас гэдэг энэ эртний хотын тур хайрхан дулаан сумын нутаг хөгшин тээл гэдэг газар бий. За Хувлаа хааны тал энэ Яон гэрний үе юм гинлээ. Энэ байгаль орчноо хамгаалахын тулд энэ сумаас идэвхтэй байгаль хамгаалагч гэсэн юугаар намайг томилсон юм байна. Энэ дэвхэнгээ ханг хөгшөө хайрхан байна. Тэгээд одоо энэ Намнасар хааны өвлжөө байна. Тойр байна. Чулуу ахлаач гэж одоо энэ хэм одоо байна ингээд. Ийм ингээд сайхан хөвгтөө хайрхан байна даа. Хувлаа хааны цэргийн хот нь хизээ эзгүүрэн мөхснийг лавлах мэдээсэлт одоогор байхгүй байна. Ямар ч байсан хотын үлдцийг эртний судлалын талаар нягтлж гүйцэд судлаагүй байгаа нь өнөөдөр мэдэгдэж байна. Гэхдээ л энэ аялал жуулчлалтай холбоотой, Монголын түүхтэй холбоотой нэгэн сайхан үзмөр хийхээр газар юм аа. Богдхаант Монгол улсын анхны ерөнхий сайд Төгс очрын намын сүрэнгийн төрсөн газар Их хотог гэдэг бууцан дээр бид очлоо. Төгс очрын намын сүрэн нь Алтан үргийн хүн бөгөөд 1878 оны 2 дугаар сард Халахын сайн ноён хан Төгс очрын 2 дугаар хүү болж төрсөн гэдэг. Чингис хааны Алтан үргийн сүүлчийн хаадын нэг 20 дугаар зууны Монгол улсын анхны ерөнхий сайд сайн ноён хан намын сүрэн 1919 онд 41 наснда зуурдаар даалдагдсан гэж ярьдаг. Манай багийн аялал цаашаа үргэлжлэж Баян-Тэгийн урхаагаас хойш 25 км яваад Шаргын тасархай хэмээх боржин чулуулгаас тогтсон байгалийн үзэсгэлэнт газар ирлээ. Хэлбэр дүрс байгалийн өнгө тогтцоороо бусдаас ялгарх бусдын анхаарлыг татсан Шаргын хадны баруун суганд Яман ус хэмээх жижигхэн горих урсдаг. Шаамын хад нь алсаас харахад нэгэн том хот сүрэн газар байгаа мэт харагддаг нэг сонирхолтой. Баруун зүг явж байгаа манай аялагч нар, жолооч нар, тээвэрчд бүгд мэднэ Гардын хад гэж. За Гардын хад бол яг замын хажууд байгаа энэ хэдэн цөөхөн жижиг Гардын хад биш юм аа. Бид Гардын хадыг өгсөөр байгаад Гардын хадын төв хэсэгт байгаа Шаамын аршаан дээр хүрэлцэн ирлээ. Энд бас үнэхээр үзэсгэлэнтэй. Дэлхий дээр ийм газар олон бий. Гэхдээ Гардын хад болон Шаамын аршаан нь дахин давталцгүй ийм сайхан үзэсгэлэнт газар юм а гэдгийг ирсэн хүн л энд ойлгох явлаа. Элтрэс хааны цогцлбор, уг дурсгалын цогцлбор нь уртаараа 68 м, өргөнөөрөө 48 м хэмжээтэй, гонцгой дөрвөлжин шорон хэрэмтэй, зүүн зүгт 980 м зайд 166 зил чулуу цувруулан болж зоожээ. За энийг бол нар гарах зүг мандуулсан учраас нутгийн иргэд бол монголчууд нарны зам буюу гэрэл рүү тэмүүлсэн зам заагчаа гэж тайлбарладаг. Манай судалгааны баг Элтрэс хааны цогцлбор дээрээс нутгийн зүг буюу Улаанбаатар хот руу жолоогоон чиглүүллээ. Аялал жуулчлалын шинэ зам маршрут нээж илрүүлэх ажил маань амжилттай болж өнгөрлөө. Манай аяллаа нэвтрүүлэг та бүхэнд таалагдсан болох гэж найдаж байна. Дараа дахин уулзлаа баяртай.